Тэгэхээр Хүннү аймаг одоо задарч одоо газар нутгийн төлөө эд агрус мал баялагийнхаа төлөө хоорондоо олон утга овг аймагуд болж задраад буцааж эргэж газар нутаг эд баялагийнхаа төлөө одоо дайн байлдаа хийж ирсэн ч юм уу тийм. Энэ үедээ одоо тэр утга овгийнхаа дайнч тулаалж баатрын хэсийг алдаршуулж тиймээ тэр болж үсэн явдал. Тэрийг алдаршуулж тэр хүний одоо тахилга хийж, тайллага тахилгыг хийж энэ туйлыг нь зохиож үйл явдлаар нь ингэж хайлсан байх магадaltaа гэж одоогоор үздэг. Яг л цаад санаа нь бол ерөнхийдөө бол одоо байгаль их дэлхий газар уус нутгаа хүний ёсоор хайрлж хамгаалж байгаараа. Тэгэхгүй бол эн чинь нэгэн өдөр ганцхан нуруугаад шилгээгээд ингээд энэ дэлхий байгаль орчин тэр чигээр алга бол гэсэн санааг бол туйл бол дандаа илэрхийлж өгдөг. Хорон шүүхтэж хортон дайсан ашраад ирэхин дунд замт төв сүрхийн ирмэг тэрнэ гэж одоо хайлагдаж хэлэгдэж байна. Хамгаалж хайрлж яваараа. Тэгэхгүй бол эн чинь бас амьтаа эцтэй юм. Бас эргээд бидний үгүйг юм болцоотой юм шүү л гэдгийг туйлаар бас хэлэргэлсэн байдаг. За туйлыг ер нь дэгдгэл дээр нь дэлгэрт хайлах юм бол ямар нэгэн туйл бол нэг 3 өдөр 3 шөнд бол хайлагдаад байна. Тэр туйлыг нэг өдөр нэг шөнд юм уу нэг шөний дотор нь хайлаа дуусгачих бол бас дуусгачихдаг. Тэр бол туйлчаас өөрөө шалтгаал. Туйлч хүний нэг ур чадвараас шалтгаалж байгаа. Монгол хүмүүс гэдэг монголчууд бид нар бол одоо бидний үг дээц бол маш их нүүдэлж ард хүн байсан. Тэр нүүдэлсэн хэмжээгээр маш их соёлыг цуглуулж чадсан өөрсдөө. Энд цуглуулж чадсан соёл нь дэлхийн хүн төрөлхтөнд байхгүй тийм агуу том соёлуудыг зөвхөн Монгол нүүдэлж явсан хүмүүс бий болгоод ирсэн. Тэгэхэд бол Монголоос илүү, монголчууд биднээсээс илүү өв соёл тоо ард түмэн энэ дэлхийд байна. Тийм учраас Монголын ард түмэн маань цаашид энэ өвгдөөсөө өвлөж ирсэн өв соёлыг эрхэмлэн дээдлж үүнийхээ төлөө сэтгэл зүрхээрээ бас хөндлөж тэр хэмжээгээр дэмж тусалж яваараа л гэж хүсэх юм даа.